За бүгдийн амар амгалан айлтгая. Үндэсний баялаг медиа проект тавтан барилцгаано. За Конрад Аднерсон Улаанбаатар иргэний форум төрийн бүс байгууллага хамтраад олон нийтийг оролцуулж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгымцсан асуудлуудаар санал бодлоо солилцоход зориулсан ийм медиа проектыг эхэлж байна. Энэ үндэсний баялаг гэдэг нь өөрөө их чухал сэдв тийм ээ. Энэ чинь Адам Смит шүү дээ. Анхны л одоо политикономийн зохиол улс үндэстнүүдийн баялаг жохом яаж бүтдээ юу ямар тэгэл ийм капитал байдсан байна гэдгийг нь оруулж гисэн. Тэгэл тэр чинь явсаар гол эцсийн эцтэй бол харилцаа юм. Тийм энэ чинь ер нь бол тийм чухал юм байна. За тэгээ үндэсний баялагийг бий болгохын тулд бол төрөлжилт айгүй чухал байт юм байна. Дагналт айгүй чухал байт юм байна. Энэ дээр тулгуурласан хөдөлмөрийн хуваар гэдэг юм чинь онцгой чухал юм байна шүү гэдгийг манай чинь өөрөө нотолж өгөөд тэгээд дээрээс нь ингээд бас бус юмнуудыг оруулсан л та. Нэг хүн ангараа өөрөө хэрэгцээгээ хангаж дийлэхгүй. Тэгээд хамгийн гол хийж байгаа дүгнэлт нь бол юм бэ гэдэггүй эцсийн явсаар одоо энийг чинь одоо нэг хүн хийж байна. Тэгээд тэр хүн маань өөрөө ямар хүн байх ёстой вэ гэдэг бас нэг шалгуур дараа нь өөрөө бас нэг өөрөө зохиол дээрээ бас нэг моралын тухай зохиол дээрээ тэрийг бол гаргаж өгсөн байгаа. Энэ хүн чинь нэгдүгээр эрүүл байх ёстой, боловсралтай байх ёстой, хүмүүжлтэй байх ёстой, үнэлэмжтэй байх ёстой. Ёс суртахуунтай байх ёстой. Үнэнч байх ёстой. Тэгж вэж эн чинь үндэсний баялаг болд юм шүү. Тэрнээс бол мэдлэгтэй байж болно, эрүүл байж болно, боловсралтай байж болно. Тэгвэл хулгайч сэтгэхүйтэй хүн бол тэгэл үндэсний баялагийг өргөжүүлэхгүй. Тийм ээ. 8-ачд бол одоо тэр газрын 8-ач ч юм уу, элдв янзын 8-ачд бол үндэсний баялагийг өргөжүүлэхгүй дандаа агшаанаал гэсэн тийм л юмыг л ярьсан байдаг л та тийм. Тэгэхээр одоо баялаг гэдэг дээр бид нэр өөрснөө бас одоогоор харахтаа бид нар материалын талаас нь хараад байгаа. Тэгэхдээ Адам Смитийн онолын гол санаа нь бол саяны хэлээд байгаа мундаг хүн дээр тулгуурласан, зөв хүн дээр тулгуурласан тэр эдийн засаг газар баялаг хөтөлбөрөө зөв хуваарлаад явуучих юм бол өөрөө энэ эдийн засаг нь өөрөө нийгмийн сайхан болох юм а гэдэг. Тэгэхээр сайхан нийгэм, ажилтны орлоготой хүнтэй баялаг нь ихээр байх юм бол тэр нийгэм зөв баян чинэлэг нийгэм байна. Ямар ч их материалын баялагтай байсан буруу тогтолцоо байх юм бол тэгээд өөрийнх нь сонгодог эдийн засгийн онолын санаа тэнд л суусан баг. Сонгодог эдийн засгийн онолд бол саяны хэлээд байгаа тийм зөв хүндэл энэ онолын дагуу явна. Зөв хүмүүс нь зөв болж нийгэмтэй зөв явна. Харамсалтай нь одоогор бол сонгодог эдийн засгийн онолаараа хэрэгжиж чадахгүй. Нөгөө Кенси онол буюу төрийн оролцоо хацаагүй хэрэгтэй байна. Джон Мейнард Кенси. Кенси онол одоогор харьцангуй хүчин чадал өндөртэй явж байна. Гэтэ миний ойлгож байгаагаар бол Кенси онол өнөөдөртөл хүчин чадал. Гэхдээ энэ багш ярьж байгаа дэр бас нэг зүйл асуумаар тодруулмаар байгаа. Зүгээр санаа өгөх үйл зорилго. Чинь морин уралдаан гэж байна. Одоо Монголын эдийн засгт одоо нэг салбар мөн үү биш үү? Баг салбар авчихад. Тэгсэн мөртлөө одоо тэн дээр эргэлдэж байгаа мөнгийг аваад үзэхдээ тэр хоорондоо наймаалдж байгаа мордийнх нь үн, тэр зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн, тэнд тавьж байгаа бууцаа шагнал. За тэгэл тэр хүмүүсийн зарж байгаа цаг тэр чинь уже бүр ингээд бүхэл бүтэн эдийн засгийн нэг том салбар шиг индустри шиг болчихсон байхгүй. Малчин байгаа, тижээл нь байгаа, овёс тижээл нь за үн тариа тэр ус цасанд оруулдаг, моруулдаг энэ төргээд тэгээд тэр маань жоохон Монголын эдийн засгт жоохон ямар үүрэг гүйцэтгэж юм бэ? Гүйцэтгэж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л да. Эн чинь нөгөө нэг бүтээгч тийм одоо том эдийн засгийн салбар мөн үү? Эсвэл одоо нөгөө түрүүний яриад байгаа зугаа цэнгээ нэг арай ондоо салбар мөн үү? Яг энтэй адилхан одоо жишээ нь 100 жилийн өмнө ч үт юм уу манай Монголд 700-аас сүм хийд байсан. Бүх эрчүүд нь бүгдээрээ хурж ирээд одоо сүм хийдэд лам болоо суучсан байсан. Тэгэхээр энэ шавийн эдийн засаг гэдэг чинь өөрөө бас том эдийн засаг тийм үү? Тэнд дотор ч өчнөө тийм час өчнөө 40 мал байж байгаа. За тэгэл тэр малыг чинь малалдаг хүмүүс гэр бүл за тэгэл тэрийг дагсан гар урдлын юмнууд гэдэг бүхэл бүтэн. Гэхдээ тэр маань нөгөө нийгмийн баялагийг өсгөж үржүүлж байсан юм уу? Эсвэл ядуу дарааг нь улам нэмэгдүүлж байсан юм уу гэж. Тэгэхээр энэ үндэсний баялаг гэдэг чинь жоохон ямар хэлбэртээр болох тэр яг бүтээгч одоо нөгөө тэр одоо баялгаа одоо томсгодог зүйл болчтын ямар юм болох дээр тэрнээс шимэгч болоод энийг чинь ингээд дараа туулдаг ингээд явдаг. Одоо нэг ялзарлуул явуулж байгаа систем болчт юм бэ гэдэг нь бас давхар бодож явах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ нь бол өөр өнөөдөр бол бэлэн зэлийн хариулт байхгүй. Энэ чинь зөв, энэ чинь буруу, энэ одоо ингэж болохгүй гэж хэлж болохгүй. Энэ дээр бол бид нар яг судалгаа хийх ёстой, өөрөөр нуудаж явах ямар байдаг. Энэ дээр бол айгүй сайн ажиллах ёстой байхгүй. Тэр утгаараа энэ үндэсний баялагийг бас нэг гаргаж ирээд асуудал болгоод ингээд хилцэх гэж байгаа чинь бас л хөөрхөн санаа шүү дээ. Тэгээд дэлгэр сайхан багшийн хэлсэн дээр нөгөө
баялаг гэдэг бол зөвхөн нөгөө бидний нөгөө хараад байдаг чинь нөгөө материалын талаасаа тий байшин барилга, унаа, тэрэг, мөнгө төгрөг, одоо гоёл чимэглэл тий гэдгээсээ илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм байна. Одоо бидний гудамжинд ингээл 90 оноос хойш бүгдээрээ машинтай гар утастай. Тэгэл байшин барилга өндөр болцсон. Харахад материалын талаасаа баялаг нэмэгдээд байгаа юм шиг мөртлөө тий толгой хоосроод байдаг, төрн авилгалын тухай яриад байдаг, авилгал идэгдээд байдаг гэл иргэдэн ч гэсэн бас тэрэнд нэтг дургуутсаад байдаг, нийгмийн дэвшүүлс байдал үүсээд байдаг. Тэгвэл ингээл материалын зүйл нэмэгдээд байгаа мөртлөө нийгмийн баялагын нийт үнц нь унж болох уу гэсэн асуултыг бас тавьж болохоор байгаа. Тэгэхээр бид нар нийгмийн чанар хүмүүсийн ухамсар дороотоод ингээд өнөөдөр харахад сайн зүйлтэй болсон мөртлөө нийгмийн нийт үнэлэмж унтсан байхыг үгүйсэхгүй гэж би хувьдаа бодод байгаа. Тэм учраас бид нар материалыг болон материалыг бус талаас нь тогтолцоо зохис байдлаар нь үндэсний баялагийг харж хөндөж ярих нь бас хэцүү. Тий. Тэгээд орчин үеийн шаардлагууд их өөрчлөгдөж байна те. Жишээлбэл залуучуудын хувьд бол одоо цаг хугацааны тухай ойлголт үнэлэмж нь биднийхээс эрс өөр болсон. Яг ингээд нэг атом маягийн одоо салангад тусгай бие даасан тэр нэг эдийн засгийн тогтолцоо өөрийгөө аваад явждаг, өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадвартай тэр нэгж одоо өрх айлын систем эсвэл хот айлын систем байхад бол нэг ондоо байсан. Тэр бол хот айл ихт чинь бол өөрөө малтай хоол нь байна тийм үү. За тэгээд одоо хувцас гэхлээр чинь нөгөө хоньныхоо ноос ар ширээ илдээ дээлмэлээ хийгээд гэсэн гутал мутлаа хийгээд чинь тий хоньныхоо ноосоор гэрийнхэн одоо дээвэр бүрчхэн тэгээ бүх юма хийгээд явчихсан. Тэгэхээр тэнд бол гаднаас нэг аваад авах шаардлага. За нэг гойж ганган болёо гэхээр нэг энэ тэнд аваач нэг торог дурдан авцардаг байсан баг. Тэгтээ тэр чинь нэг өөр ингэсэн атом маягийн ингээд нэг бие даасан эдийн засаг байж штэ. Тийм эдийн засагтай байгаа тохиолдолд нөгөө нэг хоорондын арилжаа 8 гэх тэр нэг нутаг дэвсгэрийн хувьд их хол учраас одоо чинь баруун хязгаарт байгаа хүн зүүн хязгаарт байгаа хүнтэй 8 хийе гэхээр бол тэр чинь одоо нэг том юм бол зөгөөд яваад иж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг морьтой очиод хөдөлгөө морьтой очиод буцаад ирэхдээ аваад явчихаар юм байх хэрэгтэй байхгүй. Тэр нь юу байх вэ гэхээр одоо тэр нэг одоо мөнгөн аягч байд юм уу эсвэл одоо нэг хөөрөгч байд юм уу за эсвэл нэг сайн хугацааны морь болчиход байгаа тийм ээ. Тэгэхээр тэр мобильный систем тэр арилжаалагдж байгаа бүтээгдэхүүнийх нь value гэж одоо үнц нь шингээх чадвар бол айгүй өндөр, хөдөлгөөнд чадвар нь айгүй чухал гэсэн тэр хүчин зүйл бол айгүй чухал зүйлүүд байсан байхгүй юу. Гэхдээ тэр эдийн засгийн анхдагч нь бол тэр бие даасан тэр нэгж өнөөдөр чинь бид нар 21-р зуун гарч байгаа даа шүү дээ. Шал ондоо эдийн засгийн хэлбэр рүү орчиход байна. Тэгэхээр хаа байгаа тэр хэдэн мянган жилийн өмнө хэмийг авцраад өнөөдөр тулгаж тавьчих гэдэг. Одоо тэр марксизмын онол байсан л да. Аж үйлдвэр чих ёстой байна. За үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэлгээд аас 1-р салбар гэдэг дараа нь үйлдвэрлэлийн хэрэглээний зүйлсийг үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэгээд 2-р салбар гэдэг ингэж явж байсан. Тэр бүх юмуд чинь бол 1-2-р салбар гэдэг ингэж явж байсан нөхөн үйлдвэрлэлийн. Тэр бол тэр чинь тухайн үедээ бол чухал байсан юм. 21-р зуунд гарчихсан байхад манад өнөөдөр байна тийм ээ. Тэр үйлдвэрлэлийн хэрэгслийн секторыг хөгжүүлнэ гэж одоо яг ингэж шинжлэх ухааны нэр томьёог нь хэрэглэхгүй байгаа ч гэсэн яриад явж байгаа төрийн зүтгэлтнүүд байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ хүмүүстэй чинь маргахад хэцүү. Одоо тэгээд дахиад тэр хэдэн мянган жилийн эдийн засгийн түүхийг ярилтай ч биш. Үгүй чи бас нэг арай нэг за тэгээд яриад явчих гээд тэгээд хайчиж байгаа юм да. Тийм зөвлөх юм бол ингээд галт тэрэгний буудлаас хөдөлсөн бүр дараагийн нөгөө очих хоттой очих гэж байгаа галт тэрэгний тэдгээр вагоны тэдгээр суудлын билетийг авах уу гэж байгаатай л 21-р зуунд гарчхаад одоо ч баг 20 жил болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд чинь бид нар ямар эдийн засгийн тухай ярих хэрэгтэй вэ? Үндэсний баялаг маань өнгө хэлбэр дүрсэн энэ шинэ нийгэмд ямар байх хэрэгтэй вэ гэдгийг л олж харж л нэг ядаж нэг тийм хүмүүсийн төр зэсгийг л удирдмаар байна л да. Хамгийн гол нь энэ үндэсний баялаг гэдэг ингээд ярихаар зэрэг эцсийн эцэстийн үндэстэн гэдэг чинь тэгээд нөгөө 1-1000 гэдэг шиг монгол хүн тэгж ойлгодог шүү дээ. Бид бүгдээр ингэ ярьж байгаа тийм. Түрүүний телевизийн багшийн хэлсэн шиг тэр нөгөө нэг юуны хадгаламжийн жишээлбэл банкнд хадгалагдж байгаа мөнгөний харьцаан дээр шиг л нэг 300-аад айл нийт үндэсний баялагын бараг 95% шахуу эзэмшиж байгаа болвол хэцүү шүү дээ. Энэ нөхцөл ийм нөхцөлд бол ерөөсөө нийгмийн шударгасны тухай, нийгмийн доктортой байдал, улс төрийн доктортой байдлын тухай
ярихад бол тун хэцүү болоод ирнэ. Гол нь тэгээд тэр нь ямар замаар бий болсон бэ гэдэгт нь эргэлзээ байгаа үед бол бүр утгагүй болчихж байгаа. За одоо ингээд хэдүүлээ дараагийнхаа сэдвүүрөө оръё.